Фил бол газрын хаанаас ч тайжгч олоод ирэндээ энэ гэж жаахан язав татуу хийгээстэй. Тэгсэр нэх удалгүй Филч хүрээд ирэхэд Стью Мелисаг баяртай гэд үнсэх гэтэл Мелиса бүр үнсүүлэхгүй бүр толгоо бултуулаад идэг наасан. Ийхүү Стьюч Дагийн машин цууснаар манай бүтэхгүй 4 гарын Вегасын аялал албан ёсоор эхэлж байгаа маа. Ингээд их уултын дараагаар хамгийн түрүүнд Стью босч ирлээ. Түүний араас жаалан сэрдэг бөгөөд доогоороо бандаашгүй нүм нүцгэн босч ирээд 0 дороо шийх гэж байтал араас нь бар архиад начлаа шүү. Ингээд ааланч барыг харангуутаа чацаг сэврэнгээ алдаж байгаад айгаад гүйж явахдаа Фил дээр гიშгэр ажиллаа. Түүний дараа Филч босч ирэнгүүтээ шалдан аалныг харчаад өө чи бандаашаа өмсөөч энэ гэж тэрлээ шүү. Үүний дараа манай гурав арайч үү гэж босч ирээд байтал Стью өөрийнх нь үүдэн шүдний нэгэнд байхгүй байгааг хараад бүр паниканд орж мураад бүр амар юм боллоо. Гэнт машины багажнаас нь хүний тонгч дуу сонсогддог бөгөөд манай гуравч хүүе Дагийг багаж нь чигдсэн юм биш үсттэй гэснэ. Гэс машинаа зогсоогоод багаж нь хэлээ. Тэгтэл энэ гурвын багажын дотроос Даг биш шав шалтан хятад нөхөр үсрээд гадардаг ба том лом барьснаа. За гөлөгнүүд минь ойртод ирэх юм бол алаад бууз байн шинжчин шүү гэтэглээ. Тэгээ сүүлдээ нөгөө нүцгэн хятад нөхөр чинь манай гурыг лом төмрөөрөө нэг сайхан нүдэж авснаа нүцгэн биеэрээ наранд гэрэлтүүлэн гүүгээд алгуулв.